30 гаруй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгоно гэдэг дангаанц анги удирдсан багшийн хийх ёстой ажил бишээ. Тэсвэр төвчээр мэдлэг туршлага заах арга ур чадвар ихээхэн шаардсан цэцэрлэгийн багшийн ажилд гол туслагч нь туслах багш байдаг. Тиймээс цэцэрлэгийн туслах багшаас мөн л багшийн дайны ур чадвар шаарддаг. Тийм шаардлагыг ч мөн хангасан байх учиртай. Сүүлийн үед бага насны хүүхдийн хөгжил гэхээсээ илүүтэйгээр төлөвшөлт хүмүүжлийг чухалчилж байгаа учраас Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас санаачлан Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран цэцэрлэгийн туслах багш нарын 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Яг тухайн цэцэрлэгтэр энэ 50 багш маань 5 баг болоод 10-10-аараа хүүхэд нэг үрийг хөгжүүлэх хичээлийг зохион байгуулад эцэг их хүүхдэд тулгамдж байгаа асуудлыг яаж илрүүлж тэдэнд яаж туслах вэ гэдгийг одоо мэдэж авах ийм зорилготой олж байгаагаас маш онцлог байна. Тэгээд энэ дээр болохоор одоо бага насны хүүхдийн хөгжлийн асуудалд хамгийн тулгамдаад байгаа юм болохоор ер нь хүүхдийн хөгжил гэж ярихаасаа илүү хүүхдийн төлөвшил, ялангуяа орчин үеийн хүүхдийн хүмүүжлийн асуудал, зан чанар, харилцаа гэдэг юм их муудж байгаа учраас энэ бага насны хүүхдийн энэ чиглэл рүү анхаарахад энэ удаагийн одоо сургалт бол чиглэж байна. Сургалтанд нийтдээ 50 гаруй багш хамрагдсан бөгөөд тэдэнд бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага, хөдөлгөөн эрүүл мэнд, хөгжил, дүрслэх хөгжүүлэх үйл ажиллагаа, зан чанар, харилцаа хөгжүүлэх үйл ажиллагаа зэрэг харилцааны наад захын асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл, баримтлах бодлогын талаар хичээл заалаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр хэрхэн боловсруулах, цэцэрлэгийн үзэл баримтлал, цэцэрлэгийн орчны стандарт шаардлага зэрэг мэрэгжлийн байгууллагад тавигддаг шаардлагын талаар зөвлөгөө өгсөн байна. Энэ удаагийн сургалтанд хамрагдсан туслах 50 багш өөрсдийнхөө мэдлэг туршлагаа дээшлүүлээд зогсохгүй сургагч багшаар бэлтгэгдэж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл сургалтаас олж авсан мэдлэг туршлагаараа аймгийнхаа, сумдынхаа өөрсдийн цэцэрлэгийнхээ сургалтанд хамрагдаагүй бусад туслах багш нартаа сургалт явуулах юм а. Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 30, хувийн хвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрт нийтдээ 270 гаруй туслах багш ажиллаж байна.